Яг одоо өнөөдөр одоо бол 22 цаг өнгөрч байгаа нөхцөл дээр инхтэмний гүрэнд дээр одоо ноцтой зам тээврийн осол гарлаа. За ноцтой гэж хэлдэг учир нь ослоос олж одоо автомашин шатсан. За автомашин шатж ослоосны улмаас за яг одоо нэг жолоочийн амнаас одоо хэмсэлтэйгээр ирсэцсэн юм хэмсэлтэй хэрэг гарлаа. За чухам осол юунаас болж гарсан тухай замын цэдгийн болон за шүүхийн шинжилгээний хамт тээврийн прокурорын газар дээрээс нэрсэн бас хэмжилт судалгаануудыг бас хийж иж тав хүнд бас мэдээлэх байх. За тэгээд ямар ч үсэн зам тээврийн хөтөлбөрөнд анхаарал болгоомжтой оролцсон гэсэн үдэн дээрээс тав хүнд бас төслийн газар дээрээс мэдээлэл үзүүлье. Орд харагдж байгаа нөхцөл байдал дээрээс Isuzu Wizard маркийн автомашин, за Lexus Harrier маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас за Wizard маркийн автомашин шатсан байгаа. За бүрэн шатсан энэ машин дотор за нас барсан одоо талигчийн зохицуулал байж байгаа. Тэгээд одоо бол шүүхийн шинжилгээний албаныхан зохицыг бол одоо бас шилжүүлэх, тээвэрлэх нь үйл ажиллагааг бол бас үргэлжлүүлж явуулж байгаа шиг байна. За хөдөлгөөн бол нэлээдгүй бас саадсан. За газар дээрээс нь дагуунтай шинэ сурвалжлага үргэлжлүүлээ. Ослын улмаас одоогийн байдлаар бол нэг жолооч бол харамсалтайгаар амьдсаа алдсан. За одоо зохицыг бол шүүхийн шинжилгээний албаны автомашинаар тээвэрлэх гэж байгаа шиг байна. За бас ослгарсны дараа гал удраа хайн гэрж галын унтраасан. За тодорхой одоо бас хугацаа шинжилгээ хийсний дараагаар бас бидний зураг авах учраас та бүдээс боломж нөхцөлөөр энэ ослыг сэрэмжлүүлэх болгоноос үзүүлж байна. За энэ үеэр бол одоо яг инхтэмний гүрний замын хөдөлгөөн бол бас нэлээдгүй төгжирч байна. За гисэн идэж замын цагдаагийн бол хөдөлгөөнийг бол бас хязгаарлалгүйгээр зайлуулах одоо нэг урсгалыг чөлөөлж хөдөлгөөнд бол хөдөлгөөнийг бол үргэлжлүүлж байна. Тэгээд за инхтэмний гүрэн дээр өчигдөр орой 22 цагийн орчимд за энэ хоёр автомашин мөргөлдөж нэг нь шатсны улмаас за жолооч нь газар дээр нас барсан харамсалтай гарлаа. За тодорхойлбол инхтэмний гүрэн дээр зочиж явсан Lexus маркийн автомашин, за Isuzu Wizard маркийн автомашинд мөргөлдөж за Wizard машин шатаж эхэлжээ. За ослын улмаас Isuzu маркийн автомашины жолооч газар дээр нас барж, за Lexus автомашины жолооч хүнд гэмтэж эмнэлэгт хүрэгдсэн юм а. За ойр хувийн хүмүүсийн хэлж байгаагаар машинууд маш хурдтай явсан суулж осод гэмт гарсан байна. За жолоочоос гадна 5 хүн гэмтлийн эмнэлэгт хүрэгдсэн тухай их сурвалж хэлсэн юм а. Жохом юунаас болж осол гарсныг тогтоохоор ослын газарт хөдөлгөөнийг хязгаарлаж холбогдох албаных нь за хэмжилт шалгалтыг хийж байлаа. Зам тээврийн энэ ноцтой осол инхтэмний гүрний хойноос урш чиглэл буюу за баруун үгнэнд гарсан учраас за энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарласан байлаа. Автомашинууд мөргөлдөх үед гал гарч Wizard машин шатсан учраас галынхан нэрж галыг унтрахаар ус цацсан. За үүний улмаас автомашины мөргөлдөх үед гарсан мөрийг олоход хүндрэлтэй байсан юм а. За ер нь энэ осол инхтэмний гүрэн дээр гарч байгаа анхны осол биш. За саяхан буу өнгөрөгч зүүн энэ гүрний урд хэсэгт автомашин шатаж байсан юм а. Осол гарсны дараа шатсан автомашинаас цогцыг гаргаж за шүүхийн шинжилгээний албаных нь хүлээж авсан юм. За мөн өчигдрийн тухайд бэлэг дэмрэлтэй сайн өдөр байсан гэх утгаараа найр хуримнаас таарсан согтуу жолооч нар олон саадуулагдсан учраас за осол гарах үед жолооч нар согтууруулах хундаа хэрэгэлсэн байж болцсохгүй гэж байгаа юм а. За тэр үеэр гараад байдгүй ноцтой ослыг жолооч тав хүнд сэрэмжлүүлэх болгох үднээс инхүү хүргэж байгаа юм а. За нийт жолооч нартаа замын хөдөлгөөний анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна. За харин өчигдрийн тухайд зам тээврийн хэрэг 14, зөвхөн осол 13 бүртгэгдэж за нийт 13 хүн гэмтсэн байна.